9 тий. Хэдэн сте гэлээ? 17. 17 тий. За өөр юм бурж үрстэй. Тий. Үгүй хийм. Химт байгаа юу тий? Хиймтэй. Ааха. Сүүл хэзээ өссөн чи? Сүүл би чинь 3 сар суусан байна. 3 сар ургуулж байгаа юм уу? Тий. Ургуулж байна юу? Энэ ургуулж байна. Ургуулад ямар болох гэж бодсон юм? Ургуулад ер нь сайн ургуулж ер нь модкат хийлгэж гэж бодож байсан. За. Тэгээ нартлын энэ хэсэг угааз. Энэ хэсэг айгүй хүнд байна. Харин тий. Тэгээ айгүй урт байна. Доор хүнд болоод ирчихээрээ энэ хэсэг чинь ингэж хавтгай болоод толгойн эвдрийг илүү ингэж хавтгай байдаг байхгүй. Дээдлийн хэсгийг ерөнхийдөө бөөрнгийн шалтгаан бол хийчихсэн байгаа. За тэгээ бөөрнгийг үргэлжлүүлээд одоо ингээд даг зэсэг рүү орж байна. За тэгээ даг зэсэг дээрээ ч гэсэн ерөнхийдөө адилхан бөөрнг хийлгчтэй байна. Дотор тог тусарсан учраас гадаа гарсан байна. За тэгээд азар манах гадаа террастай. Тэгэхээр манай өөрчлөлтч бол саан зовлтгүй гэсэн үг. Гэсэн гадаа тог тусарсан учраас бид нар diffuser бол ашиглаж чадахгүй. Тэгэхээр бид хоёр ерөнхийдөө living conditioner-ыг баг зэрэг түрхээд илүү одоо ноти юм шиг янзлах нь өнөөдөр бол те бидний гол боллоо. Одоо тэгээд living conditioner түрхье. Хандаа санд гэж жагаад бид өсөө жоохон бац хийгээд долгионуудыг гой тод харагдуулах маркаар долгионуудаа гой ингээд сэргээгээд базаад өгөх юм бол одоо гой техник цэвэрхэн орж ирэх юм байна. За наашаар. Жоохон харагдана шаараа.